Сайн байцгаана уу? Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг хэрэг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэх маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон ажилд бэлэн чадварыг сургая. Санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль ивент тэтгэж байна. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 хүссэн хост телефоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид хөтлөгч цогтоо орно хоёр ажиллаж байна. За өнөөдөр маш сонирхолтой нэгэн шоуны тухай хөхөөний нууц байгалийн хамгийн том залилан гэдэг сэдвээр орох гэж байна. За цогтод болон үзэгчтэй сайхан зуны сайхан өдрийн мэндийг хүргье. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн дугаараар бид Амьтны аймгийн хамгийн сонирхолтой, хамгийн хачирхалтай үржлийн стратегиудын нэг болох, за үржлийн стратегиудын нэг болох гэж хэлэх нь зөв юм байна. Үүрний шимэгчлэл буюу brood parasitism гэдэг зүйлийн тухай ярих гэж байгаа. За үүрний шимэгчлэл гэдэг нь өөрөө үүрээ засаж ангаахаагаа өсгөхийн оронд өөр зүйлийн амьтныг хуурч тэр бүх ажлаа хийлгдэг тийм маш зөв стратеги байгаа. Тэгээд тэд өндгөө ингээд өөр шууны үүрэнд нууцаар үлдээгээд тэр шуугаар өндгөө даруулаад ангаахаагаа тижээлгээд өсгдөг. Гэхдээ энэ нөгөө эзэн шувуу талтаа энергийн бүр ингээд маш их гарцтай байгаа зү. Ийм болохоор нөгөөдөл нь гэхдээ бас зүг зүгээр ингээд залилуулаад луурдуулаад байхгүй. Шимэгчд ингээд хуурч луурдаж сурсан шигэ эзэн шууд ч гэсэн хамгаалж, сэжиг авч, хаширч, туршлагачдаг. Зарим нь гадны өндгийг таньж үүрнээсээ гаргаж хайдаг. Зарим нь бүр үүрээ орхин шинээр үүр засдаг. Харин үүний хариуд шимэгчд буюу одоо манай хөхөө өдр маань улам сайн өндгөө эзэн шууныхтай адилхан болгоно. Улам төгс дүүрайлгана. Улам нарийн зөвүүн аргуудыг сэтэж хэрэглэж гих мэтэр одоо ингээд энэ цикл ингээд олон сая жилийн турш үргэлжлээд эволюцийн зэвсгийн уралдаан гих энэ үзэгдэл өнөөдөр ч хүртэл одоо ингээд магадгүй ойроо ингээд төх юм бол гэд энэ тулаан үргэлжилж байгааг бас хэлж байгаа. За энэ бүх шимэгч шуудын дундаас энэ brood паразитуудын дундаас хамгийн алдартай нь бол яахын аргагүй эгэл хөхөө байна. За хөхөөний тухай бид нар баг бүгдээрээ мэддэг. Түүний дуу хаврын улиралд ирснийг зарлах мэт ой модоор цуурайтдаг. Одоо баг хамгийн тод дуурдаг Монгол эртээ ингээл байж хахад хамгийн сайн сонсогддог тэр чимээ хөхөө донгодох чимээ байдаг шүү дээ. Хэд наслахаа үзэн энэ тоолдог тийм манай Монголд. Тийм хөхөө шувуу донгод одоо ийм ч нэг шүлэг байгаа байхгүй. Гайтвын шүлэг. Хөхөө шувуу донгодоод хөндөй талыг баясгаад хөхрөн харагдах уус руугаа хөөрн нисэж дэгдлээ. Хаврын өрөө орж хайрхан уус ногоорохын цагт хөхөө шуудын дуу хөвч тайгаад игшгэлнэ гэд. Энэ нь одоо хөхөө бас Монгол оронд өндөглөн тусгаар ирдэг. Нүүдлийн шуу гэдгийг бас хэлж байгаа. Тийм шүлэг байна. Яг нөгөө ингээ хавар ирдэг шүү гэдгийг илтгэцэн. Нөгөө хаврын өрөө орж хайрхан уус ногоорохын цагт хөхөө шуудын дуу хөвч тайгаад игшгэлнэ гэд. Хавар ирдэг шуу гэд. Өндөглөн тусгаар ирж байгаа гэдгийг илтгэж байна. Гэхдээ одоо бусад шуунууд өндөглөн тусгаар ирэхдээ яг өндгөө өөрсдөө зарж мараад яадаг бол энэ хөхөө шууны маань хувьд өндөглөн зусдаг гэдэг нь бүр яг шууд утгаараа өндөглөөл зусдаг шуу байгаа. Энэ байгалийн хамгийн чадварлаг лөөрчтийн нэг болгодог. За тэгвэл эгэл хөхөө нэртэй энэ эгэлгүүн нэгэн шууны тухай одоо хэдүүлээ ингээд дэлгэрэнгүй ярих юм. За төсөөлөд үзье. Та бол одоо энэ юм жижигхэн шуу. Магадгүй бутны охил бэлцуухаа гэд нэрлэлж таныг. За нэг тийм хөрхөн шуу байгаа. За та олон хоногийн турш өвс зэгсээр үүрээ маш их хөдөлмөр гарган зассан. Одоо өөрийнхөө өндөгдгийг ингээд гаргаад өсгөж одоо үржүүлэхийн тулд тийм ээ. Тэгээд аюулгүй газар арай гэж сонгоод ингээд маш их хөдөлмөр гараад ингээд үүрээ засцсан. Тэгээ хэдэн өндгөө ингээд гаргаад үр төлөө ингээд өсөхөд бэлэн болцсон байгаа. Бүх зүйл хэвэн мэт. Гэхдээ ойролцоо нэг сонин ингээд шувууд ингээд таныг ажиглаал нэг дээхэн модноос. Нэг л эвгүй ингээд ядж хахад нэг юм махчин шувуу шиг юм харцах шиг яг харцахтай адилхан үдтэй байдаг байхгүй юу? Харцах шиг өцөдтэй. Ямар. За тэр бол эм хөхөө шуу. Тэр ерөөсөө хоол хайж байгаа биш. Таныг ерөөсөө нэг хитгэхээгүй. Тэр үүр хайж байгаа ч юм биш. Тэр таныг алдаа гаргахыг хүлээж байгаа. Заримдаа эм хөхөө хэдэн өдөр бүр хэдэн 7 хоногоор нэг үүрийг
зандсан юм шиг ажигладаг. Эзэн шувуу хидийд ирж, хидийд явдаг, хідэн өндөг гаргасан гэд бүгдийг нь маш нарийн сайтар судалсан байдаг. Нэг хүүхэн л намайг өрөөсөө байнгын хянаад ах юм байна. Бүр ингээд за үүр нь баг энэ ямар муухай үүрээ цэстэй байдаг гэдэг ингээд гойчлох нь шүү дээ. За тэгэхээр бүр анх та хинтээ хизээ учирсан. Өндөгнүүддээ чинь эцэг нь хийн. Тэгээ таныг хизээ өндгөлхийг нь бүр ингээд нөгөө баг минут цагтаа хүртэл мэдчихэв гэсэн. Хэд за 6 сарын хэд 12-нд энэ охил бэлцуухаа өндөглөн гэд нөгөө хөхөөч нь ажигласан байгаа гэсэн үг. За тэгээд ирээдүйн хөөхөн бэлцууханууд болох 3 өндөг гаргаад одоо ингээд та гаргаад тэднийг уг нь ингээд маш та хариуцлагатайгаар хайрлаад ингээд дараа сууж байгаа. Гэхдээ та яаж хийгээл хальт тулд босч л таарна. Бүр ингээд 24 цаг дараа сууна гэж байхгүй. Хальт тулд тэр босох тэр зайг чинь нөгөө дээрээс харж байгаа хөхөө шуу хүлээгээл ээжсэн гэсэн үг. За эзэн шуу хэдхэн минутын хугацаанд өөрөө орхиод нисэх тэр агшинг тооцоолон хүлээсэн төвчээртэй хөхөө яг тэр мөчөд үүрэн дээр ирнэ. Тэр ердөө 10 хүрэхгүй секундын дотор нэг өндгийг нь авч хаяад оронд нь өөрийнхөө өндгийг чицгэж байгаа юм шиг ингээд амар хурдан гаргаад нисэн оддог. 10 секундын дотор өөрийн өндгөө гаргаад гэхдээ 10 секунд дотор энэ бүх процесс явагддаг гэж байгаа. Эхлээд таны өндгийг нэгийг нь ингээд авч холуудна гэсэн үг. Тэгчээд өөрийнхөө өндгийг гаргаад нисгэхэд 10 секунд л хэрэгтэй. За эзэн шувуу буцаж ирэхэд бүх зүйл хэвэн мэт. Эсвэл яг тийм юм шиг санагдаж байгаа. Учир нь хөхөө байгалийн хамгийн гайхамшигтай хуурамч бүтээлүүдийн нэгийг одоо үлдээсэн байдаг. Та гадны өндөг байвал эзэн шувуу шууд одоо анзаарах байх гэж бодож магадгүй шүү дээ. Одоо хөхөө шувуу шал юм өөр илүү том шувуу юм чинь том өндөгтэй байна гэдэг ч юм уу. Шууд анзаарна гэж бодож магадгүй тийм. Үнэр юм ч юм уу тийм. Ямар нэг байдлаар анзаарах нь шүү дээ. Гэхдээ хөхөөний өндөг өөрөө юм гайхалтай. Тэд эзэн шувууныхаа өндгийг маш сайн дүүрээсэн байдаг. Өнгө нь адилхан, хэмжээ нь адилхан, бүр тэр нөгөө өндөгнөт нь толб хэн хүртэл яг адилхан. Судлаачид хүртэл яг ингээд үүрэн дээр нь очиод аль нь хөхөө шувууны өндөг юм бэ гэдгийг ялгах боломжгүй шүү. Зарим тохиолдолд одоо юм хүний нүдээр шалгах боломжгүй тийм байдаг гэсэн үг. Өөр зүйлийн шуу шүү дээ. Тийм, өөр зүйлийн шуу. За энэ нь яаж вэ гэвэл хөхөө яг тухайн эзэн зүйлээрээ мэрэгшсэн байдаг. За одоо жишээ нь цэнгэл гээд цэнгэл гэх одоо хөхөөн удам угсаа одоо бор шувуунд паразитлдаг бол бор шувууны бүхий л талын мэдлэгтэй болсон байдаг. Докторийн зэрэг хамгаалсан гэсэн үг. Бор шувуу хизээ нүүдэлдэг, бор шувуу хизээ үрждэг, бор шувуу хизээ өндгөлдөг, бор шувуу өндгөснийхаа дараа өндг нь нааш цаашаага урт өргөн нь хэр байдаг, өнгө нь ямар байдаг гэд бүх зүйлийг нь бүр яг ингээд жинхнээсээ цусандаа шингэтэл, цус махандаа шингэтэл мэддэг. Одоо тэрийгэ практик дээр ашигладаг докторийн зэрэг хамгаалсан байдаг гэсэн үг. За цэнгэл гэх хөхөн удам угсаа бор шувуунд юм докторийн зэрэг хамгаалсан гэж бодъё. Тэнгүүд зулаа гэх хөхөн удам угсаа бол бутны охил бэлзуухад паразитлдаг бол яг аав адилхан. Бутны охил бэлзуухаа хизээ нүүдэлдэг, хизээ үрждэг тэр бүх зүйлийг одоо маш сайн судалж мэрэгшээд одоо нэг ясмах цусандаа шингэтэл ойлгоцсон докторийн зэрэг хамгаалсан байгаа гэсэн. Тэгээд одоо яг ингээд тэрний үгс өгөхээр бүх хөхөө хаамаагүй шуунууд дээр ингээд паразитлаад яж чадахгүй яг нөгөө мэрэгшсэн докторийн зэрэг хамгаалсан тэр одоо чиглэлээрээ паразитлдаг гэсэн үг. За тэгээд үе удмаараа тухайн эзэн шувууны өндгийг улам төгс дүүрээсээр ирсэн учраас ийм өндөр түвшний хуурам мэхлэлт заллилан хийж сурсан байгаа гэсэн үг. Гэхдээ жинхэнэ жүжиг нөгөө ловер драма өндөг гарсны дараа эхэлдэг. За одоо бүр гоё хэсэг. Хөхөөний өндөг ихэвчлэн бусад өндөгнөөс арай эрт хагардаг. Тэрийг хүртэл тооцсон байгаа шүү дээ, тэ. Хизээ хагарах өндөгт нь хагарахыг мэдж байгаа юм чинь өөрийнхөө өндгийг яг тэрэнд нь тааруулж бэлдээд миний өндөг арай төрүүлж хагарандаа гэд хагарахаар ингээд тохируулаад үүрэн дээр чинь тавьчихж байгаа гэсэн үг.
За тэгээ хөхөөний өндөг ихэвчлэн бусад өндөгнөөс арай эрт боожно. Тэгээ өндөгнөөсөө хагарна. За ингэснээр ангаахай нь хамгийн түрүүнд өндгөө ингээ хагалж гараад байгалийн хамгийн аимшигтай үзэгдлүүдийн нэгийг шууд хийж эхэлдэг. Шинээр гарсан хөхөөний ангаахай уг нь сохор шахуу. Ингээд нүдээ анаастай байгаа. Бас өдгөө. Ямар ч тийм нэг дэвэх мэвэх юм байхгүй. Зүгээр л нэг юм нүдээ нэгээгүй нүцгэн нэг дөнгөж төрсөн нэг юм байгаа гэсэн үг шүү дээ. Тэр дөнгөж төрсөн нэг бяцхан царай муутай ангаахай жингийн хувьд бас ердөө хэдхэн грамм байгаа. Гэхдээ тэр яг юу хийх ёстойгоо төрөлхийн мэддэг. Цусанд нь шингэсэн гэж байгаа гэж хэлээд байгаа юм л та. За яадаг вэ гингүүд үүрэн дотор ингэж тэмтрэн мөлхөн явж хагаад бусад өндөгнүүдийг хайж олно. За тэгэл мэдээж хажууханд нь ингээл байж байгаа шүү дээ. Тэгээд нэг өндөг олмогцоо нуруунд дээрээ ингээд тогтоогоод айжмаар ингээд чармаасаар үүрний ирмэг рүү түлхэнэ. Энэ бүх зүйл инстинкт тэрэ нөгөө цусанд нь байгаа гэдэг нөгөө хинж тэнд хэлээг. За эцэст нь тэр ихний өндөг унаж хагарна. За дараа нь дараагийн өндөг. Нэг л мэдхэд сүүлийн өндөг газарт унаж нар үзэлгүй үхэлтэй золгодог гэсэн үг. За үүрэнд өөрөөс нь өөр хинж үлдэхгүй болтол энэ хөхөөний ангаахаа ингэж энэ үйлдэлээ давтна. Судлаачид нэг хоногч болоогүй одоо нэг өдөр ч амьдраагүй байгаа энэ хөхөөний ангаахаа ийм зан төрх үзүүлж байгааг олон удаа ажигласан байна. Үүнийг түнд хинж заагаагүй. Тэр өмнө нь өөр хөхөө ингэж байгааг огт харж байгаагүй. Гэхдээ энэ зан төрх төрөлхийн суудсан тэр нөгөө мэрэгсэн доктор хамгаалсан байдал нь төрөлхийн ингээд цуснд нь орсон одоо нөгөө эволюцаараа тийм болцсон байна гэсэн үг. За ингэснээр энэний ашиг нь ингэснээр бүх хоол зөвхөн түүний аманд л орно гэсэн үг. За энэ нь хэдий хэрцгий хувьслын одоо эволюцийн үүднээс авч үзвэл хэдий хэрцгий ч гэсэн маш үр дүнтэй стратеги байгаа юм л да. Бүх хоол нь түүний аманд л орно гэсэн үг. За тэгээд нөгөө хөөрхийлөлтөө эзэн шувууч нь хөхөөний ангаахыг өөрийн ангаахаа мэд бүр маш сайн тэжээж эхэлдэг гэсэн үг. Гэхдээ одоо ингээд бас л магадгүй таньдаг байж магадгүй шүү дээ. За энэ нэг бас л нөгөө нуусны муухай дэгдэх шиг арай өөр нөхрөл байна да гэх ингээд таньж магадгүй шүү дээ. Нөгөө ангаахыг нь. Тэгвэл энэ дээр юу болдог вэ гэвэл за маш сайн тэжээж эхэлнэ. Тэгээд мэдээж маш хурдан томорч эхэлнэ, улам томорно, бүр улам томорно. Тэгээд хэдхэн 7 хоногийн дараа үнэхээр инээдэмтэй дүр зураг бий болт юм байна л та. Тэр нь нөгөө жижигхэн бор шувуу шиг хэмжээтэй эцэг их шувууд нь өөрсдөөсөө хэд дахин том болсон хөхөөний ангаахыг хоолсор байдаг. Нөгөө эзэн шувууч нь өөрөө нэг юм гарын алга шиг хэмжээтэй байвал хөхөө ч бүр ийм болцсон. Тохоо аяны юм бол. За тохоон цаашаа бүр нэлээд том болцсон ингээд үүрэнд нь багтчих гэж ядчих юм байна. Болжмор хэрэг хоёр шиг юм л да. Ээж нь болжмор болцсон тэр ерөөсөө нэг өндөг болоод тэжсэн чинь динзавр шиг нэг бүгдийг нь байд штэ. Тэгэхээр чин бүр мэддгүү мүү гэж бодогдмоор тий. Гэхдээ харин магадгүй мэддэг ч биш магадгүй. За тэгвэл яагаад өөрийн ангаахаа мэд бүр ингэж өөрөөс нь том болцсон байгаа хүртэл яагаад мэдхгүй юм шиг царайлаад тий. Яагаад ингэж тэжээсээр л байгаа юм бэ? Бүр ингэж энэ дээр бас нэг юм сонирхолтой судалгаа байгаа байхгүй. Бараг ингэж зүгээр ингэж ямар ч паразитлалд өртөөгүй зүгээр ингэж өөрийнхөө ангаахаануудыг тэжээж байгаагаасаа илүү хүчин чармаалт гаргаад идэх хөхөөнийх төр. За энэ нь яагаад вэ гэхээр түүний гуйх дуу нөгөө хөхөөний ангааханы гуйх дуу гэж үүдэг. Бусад шуудын энгийн ангаахай нэг л ангаахайн өлссөн дуу гаргадаг бол хөхөөний ангаахай бүхэл бүтэн бүл дэгдээхээ өсөж байгаа мэт сонсогддог. Жишээ нь золоо гэдэг нэртэй ангаахай золоо ангаахайныхаа хоолойг л гаргана шүү дээ. Харин хөхөөний ангаахай золоо, зулаа, заяа гурвын хоолойг ганцаараа гаргаж чаддаг гэсэн үг. Энэ цаанаа эргээд л нөгөө докторийн зэрэгээ цусандаа шингэтэл хамгаалсан гэдгийг хэлээд байгаа байхгүй. Нөгөө хилүүдийн ингээд мэдээж нөгөө ангаахаж бас ингээд төрөлхийн нөгөө зүйлийнхаа хилийг нь баг ингээд мэдээд байна. Тэгснээ бүр нийлүүлсэн юм шиг юм багцаар нь хоолойг нь гаргаад штэ.
тэр нөгөө America's Got Talent тэр чөлөө нөгөө амаа хөдлөхгүй дуулаад байдаг нэг тийм үзүүлбэрүүд байдаг шүү дээ. Тэгснээ амаа хөдлөхгүй дуулж яснаа янз янзын нэг нарийн хоолой, нэг бүдүүн хоолой ингэж гаргаж маргаал. Яг тэднийг ингэ нийлүүлээд гаргаж маргаад. Тэгээ нөгөө бараг төрүүлчлөө тэр нэг охин байсан. Яг тэрэн шиг ингээд нэг одоо бодглоос 3 ангаахан хоолой гардаг ч юм уу. Ийм маш хүчтэй гуйлт явагддаг гэсэн үг. За өөрөөр хэлбэл за тийм учраас тэд улам их хоолыг хичээнгүүлэн авчирдаг. Тэгээ өөрөөр хэлбэл хөхөө эцэг эхийн төрөлхийн халамжлах зан чанарыг нь сул тал болгон ашиглаж сурсан гэсэн үг. Амар зүг юм багс. Гэтэ одоо энэ дээр бас нэг асуулт дахиад гарч ирж байгаа. Эзэн шууд яагаад ингээл дээрлэхүүлээд байт юм бэ гэд. Ямар нэг аргаар тэмцдэг юм уу? Ямар нэгэн тийм хариу үйлдэл ажиллахгүй юу гэд. За энэ ийшиг орохоос өмнө эхний хамтран ажиллаж байгаа танилцуулж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр ажилд бэлэн чадварыг суръя. За санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль байгаа. Тэгэхээр өөрөө нэг гоё юм л да тий. Ажилд бэлэн чадварыг сурья гэд одоо тэр нь л одоо хамгийн гол нэг чухал зүйл нэгээд шүү дээ. За яг одоогийн бас өнөөгийн энэ технологийн асар хурдтай хөгжиж байгаа. За ажлын байрны шаардлага бас өдөр бүр ингэж өөрчлөгдөж байгаа. За ийм цагууд л зөв мэргэжлээ сонгоно гэдэг ирээдүгөө одоо зөв төлөвлөж байна гэсэн үг. Тэгэхээр ажилд бэлэн чадвар сурья урайтай санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль бол одоо яг шинэлэг технологи, орчин үеийн сургалтын арга барилаар дамжуулан ирээдүйд одоо хэрэгтэй ур чадварыг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа юм байна. За тус сургууль нь мэдээллийн технологийн чиглэлээр мэрэгчлэлтэн бэлтгэхийн зэрэгцээ. Эднийх нь яг мэдээллийн технологи гэдэг ч одоо нэг IT гэсэн үг шүү дээ монголоор тий. За энэ чиглэлээр бэлтгэхийн зэрэгцээ яг технологи, дизайн, нэмхэн сэтгэл судлалыг хослуулсан ийм цогц боловсрал олгохоор бол илүү онцлогтой юм байна. За ингэснээр төгсөгчд зөвхөн мэдлэгтэй биш одоо бүтэц сэтгэлгээтэй хэрэглэгчээ ойлгодог бодит асуудлыг шийдвэрлэх чадвартай мэрэгчлэлтэн болон төлөвшнө гэж байна. За бид одоо чинь хүүхдэд ямар сургуульд сурах вэ гэхээр л энэ цаг үеийнхаа нөхцөл байдлыг харна шүү дээ тий. Тийм бас ямар мэрэгчлэл юу гэдгээс нь харна тий. Тийм яг үнэ. Тэг нөгөө мэдээлэл технологийн нөгөө орчин бэкграунд нь тийм болчиход байгаа болохоор надад их гоё таалагдаад байгаа. Тэг технологийн эрүү үед бол зөв сонголт хийж ирээдүйн ажлын байранд өнөөдрөөс бэлтгэхийг хүсэх юм бол UEFI техийг та бүхний бас сонгоорой. Сайтаар нь орж танилцаасаа гэж хүсэж байна. За холбогдох хусын дугаар нь 7732 1010. За мөн санхүү эдийн засгийн сургууль дээр бас өөрийн биеэр очиод мэдээлэл авах боломжтой. За нэвтрүүлгийн ивент гişтэй баярлалаа. За баярлалаа. Тэгээ 10 жилийн дүүнэр маань одоо нөгөө төгсөөд хаашаа сурах мурах өдргээд бодож байвал тий мэдээлэл технологи ICT IT эдэр чиглэлээр сонирхож байвал санхүү эдийн засгийн технологийн сургуулийг сонирхоод үзээрэй. За нөгөө эзэн шууд нь яагаад ингээл дээрлэхүүлээд байт юм бэ гэдэг нэг асуулт гарч ирсэн шүү дээ. Ямар нэгэн аргаар тэмцдэг юм уу? За үнэндээ тэд чадхаараа тэмцдэг. Олон зүйл эзэн шууд гадны өндгийг таньж сурдаг уг нь бол бас ингээл таних хэрэгтэй шүү дээ. Танд сурдаг. Тэд сэжиг бүхий өндгийг үүрнээсээ тэгээ шууд гаргаад хайдаг. Таниад байгаа юмнууд нь. Зарим нь бол бүр өөр өндөг ороод ирсэн байвал бүх өндгөө хаяад ингэж зовхоор би зүгээр болоод өгье гэд өөрөө орхио явчихдаг. Нөгөө хөхөөний өндгийг тэжээх гэж тэгж зовж яснаас зүгээр өөрийнхөө өндгүүдийг ч гэсэн хаяад ингээ зүгээр өөрөө ингээ орхио явдаг гэсэн. За зарим нь хөхөө ойртон ирэхэд шууд дайрч хөөдөг. За арай нэг жоохон биерхүү том хөхөтөө үзэлчгээр нөхдүүд нь хөхөтөө за чи хол байгаарай манай үрийг л яахгүй шүү тэргээд ингээд шууд хөөдөг байна. За харин үүний хариуд хөхөө илүү сайн судалгаа явуулж улам л төгс дуурайгч болж хувьсдаг. Нөгөө дүрм мөрмийг нь чангалах тусам, хуулийг нь чангалах тусам илүү нөгөө нарийн одоо нөгөө шалгалтын дээр би зүгээр өөр дээрөө шүгээр ингийн жишээ авъя л да магадгүй эсвэл хүүхдийн жишээ гэх юм уу. Шалгалтын дээр одоо нөгөө илүү хатуу байх тусмаа хуулах аргууд нь илүү нарийсаад байдаг шүү дээ. Яг тэр яваад байгаа байхгүй. Илүү сайн тэмцээд байх тусам л нөгөө хөхөө чинь төгсрөөд байна. Ийм л юм болоод идэх. Тэгээ эн чинь нөгөө дуусшгүй дайн гэж хэлээд байгаа. За илүү
Үүний хариуд одоо хөхөө илүү сайн судалгаа явуулж улам л төгс болж хувьсдаг. Өндөг нь улам төгс адилхан болдог. Нууцаар өндөглөх чадвар нь ч илүү тогтворч яг энэ хоёр талын тулаа хэдэн сая жилийн турш ингээ үргэлжилсэн байдаг. Бас үргэлжилсээрч байх болно. Энэ бол одоо юм эцэс төгсгөлгүй тодорхой ялагчгүй юм дайн гэдээ хэлж бас болж байгаа. Хөхөө хуурц сурна, эзэн шувуу танд сурна, хөхөө илүү сайн хуурна, эзэн шувуу илүү сайн хамгаална. Ингээ яваа л гэсэн үг. Ингэсээр өнөөг хүртэл ингээ ирсэн байгаа гэсэн үг. За хөхөөний тухай бас хамгийн гайхалтай зүйл нь нөгөө одоо бидний хэлдэг гүг гүг гэдэг энэ дуурдаг хаврыг илтгэдэг энэ дуу нь биш, нүүдэл нь биш. Харин бүхэл бүтэн амьдралынхаа туршид үр хөвгтөө өсгөх одоо энэ ангаахаагаа өсгөх ажлыг өөр амтнд даатгадаг энэ явдал бол яалчгүй юм гайхамшигтай байгаль дээрх төгс залилан байна л та. Тэгээ эгэл хөхөө бидэнд энэ эвлэлүүц үргэлж шудраг байдгүйг ингээ харуулж байгаа. Байгальд ингээ хамгийн сайн нь биш, хамгийн хүчтэй нь биш, хамгийн ухаантай нь биш. Одоо бид нар хүртэл ялна. Хүн хамгийн сүлд амьд үлдэх организм бол үгүй зүйл бол биш шүү дээ. Үгүй мөн ч яж болно л доо. Гэхдээ хамгийн сайн ер нь шалгуурт амьд үлдэж байгаагүй тий. Хамгийн сайн шалгуурт дасан зөгцсөн амьд нь амьд үлддэг. Амьд нь ч биш ер нь амьд зүйл нь. Гэхдээ хөхөө бол үүрний шимэгч шуудын ертөнцийн зөвхөн эхлэл юм. Дэлхий дээр өөр өндгөө бусдын үүрэнд үлдээдэг олон 10 зүйл бий. Зарим нь хөхөөнөөс ч илүү хэрцгий. Зарим нь бүр шувууч биш байдаг. Одоо бид дэлхийн хамгийн сонирхолтой бусад үүрний шимэгчтэй танилцсан. Эдгээрийн зарим нь Африкийн ширэнгэ ойд, зарим нь Австралийн ойд, зарим нь бүр загасны ертөнцид амьдардаг. Тэд бүгд мэдээж нэг зорилготой өөрсдийн үр удмаа өөр хүнээр даатгуулж өсгөх. За эхлэе. Brown headed cowbird гэдэг. Хойд Америкт дахь хамгийн алдартай үүрний шимэгч бол энэ шувуу үхэр шувууга. Бор толгойд үхэр шувуу гэж нэрлэдэг. За энэ шувуу бол 220 гаруй зүйлийн шувууны үүрэнд өндөглөж чаддаг. Тэд хөхөө шиг бусад өндгийг түлхэж унгадгүйгээр бас онцлогтой. Харин ангаахан илүү хурдан өсөж, илүү чанга дугалж бүх хоолыг өөртөө татдаг. За ингээ бөөндөө яг ингээ цугтаа байж болно. Гэхдээ та нар бол өсөж өхнө гэдэг тийм зарчмыг баримталдаг гэсэн. Бүх хоолыг нь өөртөө авчна гэсэн. Тэгээ нөгөөдөл нь өсөж өгөхөд амьдрч чадахгүй, өөдсөдөө ургуулж чадахгүй, томорч чадахгүй тэгээд ер нь тэнд үүрэндээ үлдээд дүүрдэг гэсэн. Яг энэ эзэн шувууны ангааханууд нь. Гэтэ хамгийн сонирхолтой нь энэ зүйл судлаачдын гаргаж байгаа нэг үзэгдэл байгаа юм л да энэ зүйл шувуун дээр. Одоо энэ Хойд Америкийн бор толгойд үхэр шувуун дээр мафиа онол гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр зарим эзэн шувуу өнгийг нь үүрнээсээ гаргаад хайчих юм бол нөгөө таниад гаргачих болно шүү дээ. Тэнгүүд энэ нөгөө бор толгойд үхэр шувуу маань эргэж ирээд шууд бүх үүрийг нь сүйтгэдэг. Нөгөө үүрнийх нь тал талаас нь зулгаагаал нөгөө ангаахануудыг нь ч тайван байлгахгүй хоргоогоол ингээд бүр ингээд хэрвээ миний энэ өөрөөр хэлбэл энэ яагаад вэ? Миний өнгийг өсөг, миний ангаахыг өсөг, эсвэл хэний ч хүүхэд амьд үлдэхгүй шүү. Наач амар юм байна тий. Гэдэг юм зүгээр шууд тулгачж байгаа гэсэн. Хүчрхийлж. Одоо нэг үхэр шувуу гэж одоо магадгүй нэрдэд байгаа нэг тийм шалтгаантай байж магадгүй. Гэхдээ зүгээр миний таамаг шүү. Би тэрийг нэрний утга учирыг нь бол сайн мэдэхгүй. Ямар ч юм brown headed cowbird гэдэг юм хэрцгий мафиа онол гэдэг зүйлийг гаргаж ирдэг юм шүү байд юм байна. Амар санагдчихлаа. Миний өнгийг өсөг, миний ангаахыг эсвэл хэний ч ангаахаа амьд үлдэхгүй шүү. Үүр гэдэг зүйл чинь байхгүй шүү. Би нураан шүү гэдэг юм. Шууд тулгалт явуудаг, сүрдүүлэг явуудаг гэсэн. Би ер нь нөгөө чиний ярьж байгаа зүйлүүдийг дандаа нөгөө хүнчилж бодоод байгаа байхгүй. Тэгээ өөр зүйлийн шавууган гот нендертал авгаая. Гэх мэтэр. Тэгсэн чинь сая бол надад бүр амар хүн тусч байна. Гэтэ бас хэрцгий юм тий. Мафиа онол монол дээргээд айгуу сүртэй угаасаа бүр юм гаргаад ирцэн тий. За дараагийн шоу нь болохоор Азийн Коэл гэдэг шоу. Хэрээг хуурдаг дуучин гэдэг нэг хожилж өгч болно. За энэтхэг Бангладеш, Шри-Ланка, Тайланд зэрэг Азийн олон оронд энэ шувууны уянгалаг дуу хаврын бүр бэлэг тэмдэг нь болсон байдаг. Энэ шувуу ингээд айгүй гоё уянгалаг дуугар тийм ээ л та. Тэгэхэд
За хавар ирлээ дээ гэдэг энэ хүмүүс бэлэгдэж айгүй гоё ярьд юм байна. Хүмүүс түүний дууг нь сонсоод баярлдагч. Хэрээнүүдийн хувьд маш муу мэдээ. За. Учир нь Койл өөрийн өндгийг ихэвчлэн хэрээний үүрэнд үлдээдэг. Хэрээ бол эсрэг хэрээнүүд дэлхийн хамгийн ухаалаг шуудын нэг шүү дээ. Нөгөө самрыг машин зам дээр тавьж хагалуулж маглуулдаг гэдэргээл ямар нэгэн хэрээ өгөхөд бөөнөр нэг оршуулгын зам үйл хийж яах гэдэр гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь бол яг үүндээ нэх зөв биш. Нөгөө хэрээ за энэ жоохон далийн юм нэг хальт ярихад нэг хэрээ ингээд өглөө гэж бодоход бүх хэрээнүүд ингээд ойр орчмын хэрээнүүд цугладаг нь бол үнэн. За тэр нь бидний харах өнцгөөс юм оршуулга явагдаад байгаа юм шиг юм болж магадгүй. Гэхдээ тэнд юу болоод байгаа гэхээр энэ хэрэг яагаад төгч үг гэдгийг шинжээд байгаа. Энэ хэрэг одоо хоолны хордлого болж өгсөн байх нөгөө химийн хор янз янзын ингээл онгоцоор ингээл цацж мацдаг шүү дээ. Тийм юм хоолны хордлогоос болж өгсөн байх уу? Эсвэл ямар нэгэн махчин шувуунд алуулсан байх уу? Яасан байна, ийсэн байна гэд тэр бүх зүйлийг ингээ шинждэг. Тэгээд тэрийг хоорондоо ярилцдаг. Тэгээд дараагийн ангахаандаа сургадаг. Ингиж нөгөө айгүй тийм сурдаг тийм нийгэмч ухаантай маш ухаантай шоу. Тэгтэл энэ шоуг хуурдаг гэхээр гайхалтай байгаа газар нь Койлоос. Харин тийм хэрэг хуурна гэхээр би яг хөөх тийм ухаантайгүй гэж бат. Хэрэг чи одоо нэрэд яг дэлхийн хамгийн ухаантай шоудад дунд бас орно шүү дээ. Ус мусыг нөгөө чолоо гэдэг өргөө уучдаг. Ер нь нөгөө нэг багаж хэрэглэнэ гэдэг чинь л шууд тодорхойлчихж байгаа юм л. Тэгээ нөгөө фэйсбүүк дээр бас нэг алдартай хэрэг мэрээ яваад байдаг шүү дээ. Манайд бас манай нэг таньдаг ахтч бас нэг тэжээвэр хэрэг байдаг. Тэгээл бүр яг юм хүн амьтан хоёрын хоорондын юм харилцаа симбиозлцсон. За гэхдээ Койл тэднийг хүртэл хуурч чаддаг. Койл хэрээний үрийг анхааралтай ажиглаж агаад эцэст нь холдох мөчөд өндгөө үлдээнэ. Тэгдэхээ ангаахаа нэхвчлэн бусад өндгийг түлхэж гаргадаггүй бас л хурдан өсөж томорсоор бүх хоолыг нь өөртөө татдаг. Яг л нөгөө энэ дээр бас математик тооцоол яваад байна. Яг нөгөө хэрэг чи хизээ ангаахаа гаргах уу тэрнээс нь төрүүлж бойжохоор би өндгөө бэлтэнэ гэдэл ингээд нэг юм тооцоонууд яваад байгаа гэсэн. Нэг л хоол хүнсээ идэх нэхэр одоо заримдаа одоо чонын бэлтрэг хүртэл те ихэнх нь өсгөлэн байхад нэг хоёр нь арай задгалан ч тийм. Тийм энэ дээр одоо би ингээд нөгөө ээж их шувуу ингээл хоолоо ингээд энэ дээрээс ингээл өгөх гэж байгаа шүү дээ. Нөгөө өнцгөн нэг тэгж харагдах хэрэгтэй гэж. Тэнгүүд ингээд бүгдээрээ ингээл амаа ангаагаал хоолоо авах гал хичээж байгаа шүү дээ. Тэнгүүд миний толгой ингээд арай хурдан томорцсон би. Арай төрүүлээд өндөгнөөсөө хагарцсан юм чинь. Миний толгой дээр байгаа юм чинь хоолнд ингээд тэгэл уг нь ингээд өөр ангаахад өгөх гээдсэн чинь ингээд булаач шүү дээ. Нөгөөдөл чинь нөгөө жижиг. Тэнгүүд магадгүй миний юм үлдэгдэл хоол молоор юм холж болно гэсэн үг. Тэгээд магадгүй тэндээс нэг арай нэг юм төрүүлж байж байгаа нь аваад нөхөө хоёр нь хүтэх юм уу тийм ээ. Нэг тийм л юм болно гэсэн. Ингээд хэдхэн 7 хоногийн дараа жижигхэн хэрээнүүд өөрсдөөсөө хавгүй том ийм хүүхэд ангаахад хичээж байгаа дүр зураг бас бий болно. Байгалийн хамгийн ухаалаг шуудын нэгийг хүртэл хуурч чаддаг гэдэг нь Койлын ур чадварыг бүр ингээд харуулж байгаа гэсэн. За дараагийнх нь аврах том хөхөө. За channel build cuckoo. За хөхөөг нэр сонирхолтой нь хөхөө шууг англиар cuckoo гэдэг. Тэр нь нөгөө cuckoo англиар cuckoo адилхан тийм байна те. Яг нөгөө тэр чимээгээр нэрлэлсэн багаз. За аврах том хөхөө. Австралид очивол үүрний шимэгчдийн дундах жинхэнэ аврахтай таарна. Түүнийг одоо channel build cuckoo гэж нэрлэж байгаа. Энэ бол дэлхийн хамгийн том одоо шимэгч хөхөө байгаа. Биеийн урт нь 70 см хүрэх бөгөөд юу вэ? Тийм. Заримдаа хэрээнээс ч том харагддаг. Тэрээр хэрэг magpie одоо юм шаазгай, курвонг зэрэг юм том шуудыг өөрийг бас сонгодог. Яагаад гэвэл ийм том ангаахаа өсөхөд маш их хоол хэрэгтэй. Ангаах нь өндөгнөөсөө гарсныхаа дараа маш хурдан өсдөг. Тэгээ удалгүй өөрийг нь тижээж буй эцэг гэхээсээ хүртэл бүр ингээ хэд дахин том болчихно. Тэгээ төсөөлөд үзэх юм бол бүр юм яг бас маш хэм хачирхалтай үзэгдлүүдийн нэг болж байгаа гэсэн. Гэтэ 70 см-ийн том бүргэд юм уу би төсөөлөхгүй. Тийм одоо ер нь баг бүргэж хөхөө байна гэсэн үг. Аврах том хөхөө гэсэн үг.
За дараа нь за нэг 3 4 байна. Тэрнээс өмнө дараагийнхаа хамтран ажиллагчийг танилцуулж. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мянган найзын хамт олон манаас амьтдын ертөнцийн нэвтрүүлгүүдийг ивент итгэцээр ирсэн. Тэгэхээр гэртээ байгаа тэжээвэр хөөрхөн амтандаа хамгийн эрүүл хамгийн амттай хоолыг санал болгоё гэж. За мянган найз амтны дэлгүүр аль бие усны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээвэр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. За хоолноос гадна бусад бас хэрэгслүүд нэг хүүхэд үрчилж авч байгаа гэдэг шиг юм шиг л нэрээ сойз төмпөн сав сам агааржуулагч гэл ер нь айгүй олон юм дагалддаг юм аа. Тэгээд энэ бүгд бол эдэд байдаг. Ихэнх амтны хоолнд өнгө амт оруулагч, бодогч бодис мөн үр тариа урамлын гаралтай уураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavor нь үнээс ялгаатай нь жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон уурга мал чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их үсвэрийг ашиглан үйлдвэрлэдэг. За сүүлийн жилүүд бол ер нь дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр уургатай хоолтыг бол амтандаа илүү юм байна гэж зөвлөх болсон. Тэгэхээр Kitchen Flavor үүнийг тэжээвэр амтд зориулсан яг ингэж бодиттой тий гаргаж байгаа хоол унданд ингэж хэрэгжүүлдэг гэсэн үг ээ. Тэгэхээр эдгээр хоол бол ерөнхийдөө хотоод гэж цочроохгүй дархлааг дэмждэг эрүүл үс арьс булчингийн хөгжилд тустай байдаг. За хүнээр бол бараг сувлын хоол гэмээр те хоолыг сольчхад бас гидсэн эвгүүтэй амтан чинь бас тэгдэг. Тэгэхэд эднийх бол бас ингэж өөр байдаг. Эрүүл мэндийг бодолцсон. Тэгээ муурны гоо сайхны хоол нөгөө муурчин бас дотор янз бүрийн үйлдвэртэй янз бүрийн үс ноостой юм байдаг. Тэгэхээр үүнд бол ингэж шууд хамгийн хэрэгтэй хоолыг санал болгож яадаг. Бүр шийсний замаас урьдчилан сэргийлэх хоол, цулцган муур, за насан турш муур болон нохоо бас адилхан насан турш гөлөг дунд том үйлдвэр ингээд бүх төрлийн та ямар ч ховор амтантай байсан баг эднийд тохирсон хоол нь байгаа. За Facebook дээр та бүхэн Kitchen Flavor гэж үчээд бас тав тухтай танилцуулах зүгээр ихэвчлэн ажилтдаг тий бараа бүтээгдэхүүн танилцуулдаг учраас за холбогдох утасны дугаар нь 7749 88 93 55 88 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. Мөн бас хүргэлтээр хүргэж байгаа болохоор их амар байдаг. За тэгээд нэвтрүүлгийг эвэнд итгэж байгаа мянган найзынхаа хамт олонд амтны дэлгүүрт их баярлалаа. За баярлалаа. Угаасаа тэжээвэр амтан чинь гэр бүлийн шинэ гишүүн нэг гишүүн гэж тооцогддог болсон. Бүр пассворд хүртэл авдаг болсон юм байл шүү дээ. Тийм байхад ч хоолнд нь хүртэл анхаарахаас өөр яах вэ те. За тэгээ манайхан Kitchen Flavor сонгож тэжээвэр амтанда хоолыг авч өгөөрэй. Тэгээ бас бус хэрэгцүүд нь ч гэсэн байгаа гэж байна тийм ээ. За дараагийн үүрний паразит энэ зөвүүн амьтдуудын нэг залхилагчдын нэг бол залхуу хочоороо алдартай Black Headed Duck хар толгойт нугас гэж нугас байна. За өмнөд Америкт амьдардаг хар толгойт нугас нь бусад шимэгчдээс арай өөр. Ихэнх шимэгч шувууд өндгөө даруулаад зогсохгүй бүр ингээ өсгүүлээд байгаа шүү дээ. Нөгөө хооллуулж моллуулаад харин энэ нугас зөвхөн өндгөө даруулахыг л хүсдэг. Бас нэг арай уян хатан тий. Уян хатан. Тийм болж шүү дээ. Бас дарчаад өгчих тий. Зүгээр нэг дулаанаа ашиглуулчих дараа жоохон суучих. Би тэр хооронд нь жоохон юм мэдээл өжээ. Тэгээд яг өсөхөө би өөрөө хийчихөө гэд тэгж байгаа байхгүй. Заас ингээ арай уян хатан. Ер нь тэгэхээр бас залхуу гэхээр бас нэг оновчтой ч юм уу гэж бас бодогдлоо гэж. За тэгээд эм нугас өндгөө бусад усны шувуудын үүрэнд үлдээн. Яг нөгөө зарчмаараа. За ингэхээр нөгөө үүрний паразит болчихж байгаа. За эзэн шувуу өндгийг нь дулаацуулаад ангаахайг нь гаргаад ирнэ. Гэтэл ангаахаа гармагцаа шууд өөрийг орхиод явждаг. Шууд өөрийг орхио гарчна. Хинээрч хооллуулах шаардлагагүй, хинээрч хамгаалуулах шаардлагагүй төрсөн өдрөөсөө эхлээд бие даагаад амьдарч тийм ээ. Энэ нь үүрний шимэгчлийн хамгийн хөнгөн хэлбэр гэж хэлчих юм болно гэсэн үг. Тэд өөрсдийнхөө үрүүд нь нөгөө ангаахаа өсөх ажлыг биш зөвхөн өндөг дарах ажлыг бусдад даатгадаг. За энэ дээр би нэг алдаа гаргасан байна. Тэр алдаа маань энэ хар толгойт нугасын ангаахаа гэж би ярьсан байна. Хар толгойт нугасын дэгдээхэ гэж ярих хэвээр. Яагаад гэвэл бас энэ дээр гарчлаа л да. Яагаад гэвэл дэгдээхэ ангаахаа хоёрын ялгааг нь энэ дээр би тайлбарлаад өгье. Дэгдээхэ нь өндөгнөөсөө хагармагцаа бие даах чадвартайг нь дэгдээхэ гэж байгаа.
бидний нөгөө хүүхэлдэйн кинон дээр гардаг хөөхөн өхөөрдөм харагдаад байдагуд нь дэгдэхэнүүд. Нөгөө ээжигээ дагаал ингээд цуваал явж идэг нөхдүүд байдаг шүү дээ. Үслэг тийм их үстлэг тийм өхөөрдөм харагддаг нь. Одоо дахианых дэгдэхэ. Тийм байна. Нүцгэн амьтад тэгээ явж байгаа бол харагддаг уу? Тийм. Тэнгүүд үүрнээсээ гарч чаддаггүй. Үдсөдөө ургуулах шаардлагатай нөгөө шалтан төрдөг, царай муутай төрдөг нөхдүүд чинь ангааханууд гэсэн. Махчин шувуунуудын бүгд ангаахай олцоо. Хөхөөнийх ангаахай. Одоо энэ дэр гарсан нугснаас бусд нь бүгдээрээ ангаахай байсан байна. Гоё ялгаж өглөө. За ийм ялгаатай байх нь нөгөө царай ер нь бол маш ингээнээр царай муутай бие дагаагүй нөхдүүд нь ангааханууд. За өхөөрдөм харагдаж буй. Тийм үү. За яг ангаахын нөгөө тэр царай муутайг ч өхөрдөж болно л доо. Гэтэ ялчвал царай муутай л доо. Дэгдэх нь бол нөгөө өхөрдөн бие даацсан нөхдүүд нь нөгөө шар цагаан гоё юм өдлөг сөдлөг болцсон зөөлөн барихад зөөлөн мөлөн тийм болчих. Шар дэгдэхийг бас аюул олон хүмүүс тэжээсэн байдаг тий. Тэгээд удахгүй даанч ер нь өөд болсон л байдаг л да. За ийм ялгаатай байдаг байхаа нэ. За дараагийн шувуу бол Village Indigo Bird гэдэг бас юм сонирхолтой нэртэй шувуу байна. Тосгоны индиго шувуу гэдэг. За энэ бол өөр одоо зүйлийн дүрд хувирсан шувуу гэж байгаа. За Африкт амьдардаг Village Indigo Bird бол жинхэнэ дүр эсгэгч юм. Жинхэнэ одоо худал нүртэй одоо хоёр нүрт. Тэрээр жижиг wax bill шувуудын үүрэнд өндгөлдөг. Гэхдээ зөвхөн өндгөө үлдээхээс илүү зүйлбэг бас ингэ хийдэг. Түүний ангаахаа эзэн шувууны ангаахын дуур бас нөгөө хөхөө шиг. Амны доторх өнг хэн хүртэл яг ижилхэн мэд. Нөгөө хөхөөнийх юм улбар шар дуу хээтэй эзэн шувууных нь бол ямар хээтэйх нь хамаагүй л байдаг штэ. Хөөч нь болохоор нөгөө ангаахануудаа үгүй бусд өндгнүүдээ шууд ингээд түлхээ гаргацдаг та. Энэ болохоор түлхэж гаргадаггүй. Яг адилхан хушууны өнгө төстэй болчт юм байна. Тийм ангаахаа ер нь нөгөө нэг бүргэдийн ангаахаа зэрэг чинь дахин давтагдчихгүй нэг юм хээтэй байдаг. Хээтэй өнгөтэй. Нөгөө хоол өгсөн хэсгээ энэ хээнд өгсөн, энэ хээнд өгөөгүй гэдэг ч юм уу тийм нэг тиймэрхүү. Тэрийг нь хүртэл ингээд дүүрачдаг гэсэн. За ямар амар юм бэ? Байж боломгүй юм биш тийм тэр хийгэн дүүрийнх нь тий. Бас л нөгөө докторын зэрэг хамгаалсан байж таараа. Эзэн шувуу хүүхдэд таних гэж оролдоход бүх зүйл нь яг юм адилхан байгаад байдаг. Ер нь ингээд ялгахад амар хэцүү. Хамгийн гайхалтай нь насанд хүрсэн одоо бие даасан индиго bird хүртэл эзэн шувууны дууг нь сурдаг. Одоо ингээ хоёр өөр зүйл мөртлөө хэлийг нь ингээ сурчдаг гэсэн үг. За өөрөөр хэлбэл тэр зөвхөн өөрийг нь биш, соёлыг нь хүртэл хулгайлдаг гэсэн үг. Одоо соёл гэдэг зүйл чинь те хэл дээр соёл одоо ингээ тогтож байгаа шүү дээ. Тэнгүүд хэлийн сурч чинь гэдэг чинь соёлыг нь сурах боломж нь нэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр индиго шувуу бусад тэр нөгөө паразитлах гэдэг юуныг маш сайн судалдаг гэдгийг эндээс харж байгаа. Хэлийг нь хүртэл ойлгоно. Тэгэхээр соёлыг нь мэдчихнэ. Тэгээд нөгөө маш нарийн судалгааг хийж төрүүлж гаргана маргана энэ төрөл бүс юмаа тооцсон байгаа. За маш сайн сонирхолтой байгалийн юм дүр эсгэгчдэд нэг байна. За дараагийнх нь болохоор Pintailed Waidia. За Африкт бас юм Африкт байдаг алдартай шимэгч юм байна. Тайзны жүжигч очтой. За Pintailed Waidia. Үржлийн үед эрэгчнэн гайхамшигтай урт сүлтэй болдог бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй шуудын нэгт ингээд өрсөлддөг. За гэхдээ энэ гоо үзэсгэлэнгийн цаана залтай стратеги байгаа. Waidia-гийн ангаахай эзэн шувууны одоо ангаахануудтай бараг ялгагдахгүй бас л амны өнгө хэлбэр хөдөлгөөн яг л түрүүнийхтэй адилхан бүгд ижлэх. За эзэн шувуу өөрийн хүүхэд гэж итгэж тэжээсээр л байдаг. Энэ шувуу бидэнд бас л нэг зүйлийг харуулж байгаа. Яг л адилхан юм байна л та ер нь бол бас сайн жүжиглдэг. Тэгээ нөгөө тайзны жүжигчин гэж нэрлээд хочлоод байгаа шалтгаан нь энэ нөгөө маш юм үзэсгэлэнтэй гэдгээрээ тийм онцлог юм байна. Энэ Pintailed Waidia. Ийм үзэсгэлэнтэй шувуу хүртэл ийм зөвүүн аргаар ийм заллин гэдээ явж болдог шүү гэдэг юм хэлж байна гэсэн үг. Яагаад өөрөөсөө яач голцоо ийм үзэсгэлэнтэй шувуунууд чинь өөрөөсөө үүрээ засаад өөрөөсөө ангаахад идэхээ ингээд бойжуулаад явдаг байдаг. Тэм нэг зүү тогтол ажигладаг. Тэгтэл энэ Pintailed Waidia
энэ хөхөөний багт ингээд нэгтцэн явж шүү гэдгийг ер нь бол анхааруулж байгаа маа бос. Ер нь л. За сүүлийн хоёр байна. Shiny cupboard. Олон улсын л өөрчин гэж хочно. За. Өмнөд Америкт Shiny cupboard нэртэй шимэгч амьдардаг. Энэ шувуу 270 гаруй төрлийн шувууны өрөнд өндөлөх чадвартай. За энэ бол үнэхэр гайхалтай тоо. 270. 270 зүйлний чиглэлийн доктор хамгаалдаг гэсэн үг. Гэтэ яг мэдээж нэг Shiny cupboard ийм гэлцдэг cupboard нэг cupboard Shiny cupboard маань 270-ыг хамгаалаад байгаа биш л дээ. Бүгд 270 чиглэлээр мэрэгчдэг гэсэн үг. Одоо Shiny cupboard-ын сургууль байлаа гэхэд тэнд 270 чиглэлээр төгсгөн гэсэн үг. Тийм байна. Тийм. За ихэнх шимэгчид хэдхэн төрлийн эзэнтэй байдаг бол энэ Shiny cupboard маань бүр юм бүх боломжийг ашигладгийг ингээ харуулж байгаа гэсэн үг. Нэг зүйл шувуу түүний өндгийг танд сурлаа гэд асуудалгүй. Тэгээд энэ дэр нэг юм сонирхолтой юм байгаа юм байна. Энэ Shiny cupboard маань бас яг ганц зүйлээр мэрэгчгүй. Бас хэд хэдээр ер нь мэрэгчтэй юм байна. Гэтэ мэдээж яг 270-аар нь мэрэгчгүй л дээ. Гэхдээ юм backup plan-уудтай B plan-а бодцсон байт юм байна. B plan-а, C plan-а, D plan-а бодцсон байт. Хэд хэдэн зүйлээр мэрэгчээд гардаг ийм одоо юу гэх юм ангаахын оюутнууд юм байна л да. Тийм нөгөө 6 жил сурахдаа одоо мастер хамгаалч төгсөөд байгаа юм шиг л шүү дээ. За би тэрэн дээр ихтэй баттгүй шүү. Ерэн зүгээр тийм шиг байл манай нэг найз тэгж байсан юм. За тэгээ хамгийн сүүлийнх нь хөхөө шиг амьдардаг загас гэж байна л да. Нэрийг нь юу гэдэг гэж? Cuckoo catfish. Хөхөн одоо catfish. Catfish чинь монголоор нөгөө сом мэтэр гэж нэрлэдэг. Төстэй. Яг catfish биш ч гэсэн ер нь тэрнтэй маш тийм ойрын хамаатай. Хөхөн catfish. За одоо бид ингээд шуудаас төр холдоод Африкийн Танганьика нуур руу очив. Энд амьдардаг хөхөн cuckoo catfish бол энэ жагсаалтын хамгийн өвөрмөц амьт. Учир нь энэ бол шувуу биш. Бусад нөгөө үүрний шимэгчлэлдэг нөхдүүд чинь дандаа шувуу байсан шүү дээ. Энэ бол загас байгаа. Танганьика нуурын олон цэхлээд загас өндгөө амандаа хадгалж өсгдөг. Олон цэхлээд загас өндгөө амандаа хадгалдаг юм байна. Энэ нь бас айгүй сонирхолтой юм тийм. Түрсээ амандаа игээ явж байгаа юм. За. Нөгөө аквариумын загаснууд чи ихэвчлэн түрсээ идчихдэг шүү дээ. Тэнгүүд энэ цэхлээд би идчихлээ л гэж бодох юм байна. Тэгсэн чинь уг нь өсөхгүй амандаа хийсэн байж болох юм байна тийм. Тийм яг энэ нуурын одоо энэ олон цэхлээд загаснууд өндгөө амандаа хадгалж өсгөх юм байна. Аюул одоо хамгийн аюулгүй орчинд нь ам нь ахна л тийм. Бас магадгүй температур тэгээд амч нөгөө байнга хүчил төрөгчөөр ингээд сэлгэгдэж байгаа тийм ээ. Тэр утгаараа айгүй тийм тохиромжтой орчин бас байж болох юм. Санаандгүй залгаад идчихгүй л бол тийм ээ. Харин тийм. За амандаа хадгалж өсгдөг. Энэ үед cuckoo catfish маань боломжоо ашиглана. Цэхлээ загас өндөглөж байх үед энэ catfish-ууд маань гинэт дайран орж өөрсдийн өндгийг тэр нөгөө өндөгнүүдэд нь холчт юм байна. Ойлгогдож байна уу? Нөгөө ингээд цэхлээ загас маань ингээд одоо юм нуурын ёроолоор ч байд юм уу өндөгнүүдээ ингээд сайхан тараагаад ингээд өндөглөө байж байгаа шүү дээ ингээд тайван ингээд байжсэн чинь нөгөө нэг тайван байд өндөглөө байжсэнийг гинт энэ catfish загас маань гэл орж ирээл цэхлээдүүдийг үргээчэндээ хальт. Тэнгүүдээ идэх гээд байгаа биш. Тэр нөгөө өндгөлсөн хэсэг тэр нь өөрийнхөө өндгийг бас цацчихна. Тэгээд яваад өг. Цагаан будаа, шар будаа шиг юм байна. Ялгахдах юм уу те бас яах юм бэ? Тэгээ мэдээж бас ялгахдахгүй юм болно л да. Тэгээ сандарсан цэглээ заагснууд бүх өндгөө дараа нь ингээд тэр нөгөө тараасан байгаа өндгнүүд байгаа шүү дээ. Тэрийг бүгднийг ингээд амандаа хийж аваад нөгөө catfish-ийн өндгийг нь хүртэл ингээд хамтд нь аваа явчихж байгаа. За ингээд л ингээд нөгөө хууралтанд орчихж байгаа юм. За тэгээд энэ дэр юу юм бэ? Өнгийн ялгаад авах шаардлага байхгүй. Угаасаа ингээд амандаа ингээ хийгээ аваа явчихж байгаа болохоор аман доторхоо ямар өнгөөр ялгалтай нь ш тийм ээ. Тэгэхээр магадгүй тийм нэг өндөгн чинь ингээ хальт өрхөөр нэг химийн найрлага байгаа штэ. Нөгөө төрс мөрс ингээл аваад идэхээр нэг юм давслаг нэг юм цаанаасаа л нэг юм цэнгэг амтагддаг штэ. Тэр найрлагыг магадгүй тааруулдаг гэж болох юм. За тэр мэрийг ингээ тааруулаад тэгээд ингээд ингээ аманд нь хамт орчих гэсэн нөгөө catfish маань өндөг цэхлээ загсна.
За тэгээ гарсан жараханууд нь цихлидийн өндөг болон тэгээд нөгөө цихлидийн өндөг чинь төрүүлээд хагарчих юм байна. Төрүүлээд боожчих. Тэнгүүдээ нөгөө бусад аман дотор нь байгаа өндөгнүүдийг аман дотор нь огт нь идчих юм байна. Идэж эхэлдэг аман дотроос. Зэвэн багаз. Аман дотор нь үлдсэн яасан гинэ. Төрүүлж гарч байгаа нь болохоор манай шимгчийн үгүй аман дотор нь ингээд хагарчж байгаа гэсэн үг. Нөгөө цэхлээ загас маань нөгөө өндөг чинь айгу жижигхэн маш жижигхэн жараханууд л одоо амин орно шүү дээ тийм. Тэнгүүдээ жижигхэн нэр цагаан будаа шиг юмнууд чинь нөгөө гараад ирсэн цэхлэдийнх үгүй цэхлэд гинэ. Би буруу яриад байгаа юм. Тийм. Нөгөө catfish төрүүлж гараад ингээ амьд үлдчихэж байгаа юм байна. Catfish-ийнх чинь төрүүлээ гарчиж байгаа. Тэнгүүдээ төрүүлж гарангуудаа арай хагараагүй байгаа нөгөө цэхлэдийн өндөгнүүдээ идээд эхэлдэг. Өөрийнхөө идчих юм шүү дээ. Үгүй нөгөө catfish чинь цэхлэдийн өндгийг идээд эхэлнэ. Энэ бүх процесс харин цэхлэдийн аман дотор болж байгаа гэсэн үг. Зөв. Тийм. За тэгэхээр цэхлээ загас өөрийн одоо энэ уууд маа хамгаалж гин гэж бодоол явж байгаа мөртлөө яг үнэндээ аман дотроо өөрийнхөө хүүхдүүдийг алуулж идэх гэсэн. Хүүхдүүдээр тэжээл хийчих өөр хүүхдийн тэжээл хийчих байгаа юм байна. Тийм. Яа бас ер нь зэрлэг сонсогч шүү. Та яг гоё дүгнэлээ. За энэ бол үүрний шимэгчлэл зөвхөн бас шувуудад биш. Загсанд хүртэл хөвсөн хөгжсөний гайхалтай нэгэн жишээ байгаа. За ингээд энэ бүхний дараа нэг хөхөө шувуугаа нэг юм зүгээр яг ер нь ангил амар зөвүүн юм шигээр би ингээд өнөөдөр ярьлаа л та. Гэхдээ яг энэ дэр зүгээр миний нэг зүгээр бодож явдаг юм байт. Ямар ч тийм шинжлэх ухааны нотлохоо одоохондоо байхгүй. Зүгээр л миний зүгээр хоосон төсөөлөл шүү. Матар өндгөн дотроо байгаа матрын тэр нэг зулцаа байгаа шүү дээ. Baby матар гэд нэрлэлчээ тэрийг. Baby матар өндгөн дотроо байгаа. Өндгөн дотроо байгаа baby матар ээжтэйгээ ярьж чаддаг. Холбоо тогтоож чаддаг. Хоорондоо ингээд ярилцаж чаддаг. Тэр baby матар ингээд өндгөн дотроос дуурайд иддэг байхгүй. Маш жижигхэн нэр дуурайд иддэг. Тэр нь одоо мэдээж айгу өхөөртөм санагдаад тэгээ хоорондоо холбоо үүсгдэг. За тэгээд нөгөө матар том матар чинь ус мус руугаа ороод ам ангаа хийн штэ. Тэгэл ингээл байж ахт нь нөгөө baby матарнууд чинь ээжээ би хаарах төгчөө шүү. Би гарч ирэхчээ шүү. Та ирээрээ гэдэг тэр тохиоллыг хэлж өгч идэг. Тэнгүүд ээж нь ингээл сандраад хурж ирнэ. Тэгээ нөгөө baby матруудынхаа хажууд нь ирж итэл яг ингээд ээжийнхаа ингээд хажууханд нь ээж нь харж хахад бараг шухуу ингээд хагардаг байхгүй. Тэнгүүд өндгөн дотроо байгаа энэ baby ээжтэйгээ ингээ холбоо үсгэж хатаад тэр нөгөө окситоцин энэ гэдэг нөгөө хайрын даавар маавар ингээ ялгарч байгаа шүү дээ. Тэгээ ийм хүн холбоо ингээд үүсэж байгаа юм чинь одоо дөнгөж одоо хүн өдр дээр чинь те хүүхдэд төрүүлээд ямар их хайр хүрддэг бол тийм ээ хамаг нөгөө окситоцин даавар нь ялгараад хамаг хайр нь хүрээл нөгөө хүүхдээ ингээд харах мэдрэмж өдр амар гоё л байдаг байх. Одоо би бол мэдэхгүй шүү дээ тийм. Тэнгүүд хөхөөн дээр магадгүй хэдийн ингээд 10 секунд дотор баагаал яаж байгаа юм шиг ийм процесс явж байгаа ч гэсэн магадгүй тийм холбоо үүсдэг болов. Тэгээд ингээд өөр одоо энэ шуунууд бүгдээрээ ингээд өөр ээж эцэг ихэд өгөн өгөөд нь штэ. Хэдий тэр нэрийг хорлоод байгаа юм шиг мөртлөө ингээд хизээч өөрөө өсөхгүйгээр тэгээд өөрөө баг ингээд дахиж харахчгүйгээр яваад өгч. Өөрийнхөө зулцгийг харахгүйгээр ингээд явж байгаа. Тэгээ эн чинь уг нь бол маш олон ингээд мянган төрс өндөг гаргадаг амьтдын хувьд бол энгийн зүйл л дээ. Гэхдээ за нэг 10-20хан өндөг гаргадаг хөхөөний хувьд эсвэл тэрнээс цөөхөн гаргадаг энэ бос чуудын хувьд уг нь ямар нэгэн тийм холбоо үүсэх магадлал байгаа ч юм шиг. Нэм салах ёс өдр байдаг болов яадаг бол гэсэн нэг тийм зүгээр юм та нар өөртөөхөө бас таамаглалыг дэвшүүлээрэ гэж бодож байна. За нэг сонирхолтой юм байна. Бас нэг юм үнцэг байж болно тий. Тий. За өндгөө одоо бусдын өөрөнд хийж байгаа энэ явдал юм түгээмэл байгаа нь их сонирхолтой байлаа. Тэгээ бид нарт нэг хөхөөл гэдэг болохоос тий. За тэгээ түгээмэл байна гэдэг нь өөрөө нөгөө нэг амьд гарах
бас ийм айгүй чанартай, амжилттай ийм арга байна гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээд нэг үр хөвгтөө орхих ч гэдэг юм уу, нөгөө шимэгч гэдэг юм уу, одоо бидний л өгсөн нэр штэй тэр шимэгч тэр чинь гэтэл одоо заавал үр хөвгтөө одоо нэг хүний өнцгөөс ч гэдэг юм уу те дүгнэхэд айгүй бэрх нөгөө байгальд бол тийм нөгөө нэг одоо соёл гэдэг юм уу тийм зүйл бол байхгүй зөвхөн амьд гарч байгаа нь бэстл байгаа тийм байгалийн соёл амьтан болгон өөр өөрийн соёлтой яг хүний соёл гэж байгаа шиг бусад бүх зүйл ингээд соёл гэж байгаа. Тэгээд энэ бүхэн дээр нөгөө байгалийн хууль үйлчилж байгаа гэдгийг хэлэх гэж байгаа шүү тийм ээ. Тийм. Тэгээд надад бол яг нэг муу сайн гэхээ эцгүүл гэдэг ийм нэг дүгнэлт хэлсэн. Тийм нөгөө киног хоёр талаас нь хийж болно гэдэг шүү дээ. Үлсэж байгаа арслангийн талаас нь хийсэн байх бол хөөрхийн арслан тэр гөрөөсийг бариад идчихээсэ гэж боддог ч юм уу бид нэр үзэж байгаа талаас тий. Тэнгүүд нөгөө талаас нь жоохон найруулад хийчих юм бол тий энэ арслан ямар муухай юм бэ тий цус нүжийг гарах тал нь идэ хүзүүнээс нь хазаал идэргээл нэг юм хоёр талтай шүү. Энийг зөвч гэж харах хэрэггүй буруу гэж харахгүй энэ бол зүгээр л яг байглаараа болж байгаа процесс. Энэ дээр бид нар ямар шүүлттэй авах хэрэг байхгүй. Яг үнэ. Яг үнэ. За өнөөдрийн сэдэв байгаль дээрх хамгийн том залилангийн тухай ярьлаа. Тэгээд мэдээж гол төлөөлөл нь бол манай оронд яг өндөглөн цусгаар ирж байгаа. Өндөглөн цусгаар ирж байгаа хөхөө шувуунд байла гол дүр нь. Тэгээд хөхөө шувууны мэдээж багийнхан гэж бас өчнөө гарууд байна. Нөгөө Азийн ковел, мафиа онолоод иргээл бас сонирхолтой жишээнүүд ирлээ. Гэхдээ ингээд бас дан шувууд биш загас хүртэл юм байж болт юм байна шүү. Магадгүй загаснаас өөр ангийн өөр одоо амьтад ч юм байхыг үгүйсэхгүй шүү гэд энэ сэдв өндөрлүүлье. Хүн ч гэсэн бас өөр хөвгтөд амжуулаад явдаг талч гэсэн бий те. Сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр болон за ажилд бэлэн чадвар сургуулийн санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль маань ивент тэтгэлээ. За нэвтрүүлэг NTV Отмондөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа гайхалтай амьтдын ертөнцөөр эргүү уулзтлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.